засаг доктортой байх гоё үг. Гэхдээ засаг доктортой байлгана гэдэг нэг улс төрчийг нэг дарангуулагч доктортой байлгаж болдоггүй байхгүй юу те? Энэ чинь засаг доктортой гэж тусдаа асуудал шүү дээ. Тогтолцоогоо доктортой байлгах. Яг үнэ. Энэ ардчлаа. Манай ардын нам чинь те 2 дахь том судалтай нам ардчсан намаа залгаад нэрээс нь хүнийг залгаад ингээ 96% судалтай босгосныхаа эвсэл гэж яриад байгаа. Ийм чинь ерөөсөө гаж байхгүй. Ийм юм ерөөсөө дэлхийн энэ ардчилсан улс орнтой юмд ерөөсөө байдаггүй байхгүй. Тэр онгоц монгоц тэр босод худалдаа авалт маалт эдгээр харах юм бол машин жишээ бүтэн нэг ижидийн орныг зүгээр барьчих төсөв явчих. Бид нар ууртай юм тийм. Ууртай байна гэдэг нь бид нар гарч ирээд юм сүйтгэгээд ураагаад байна гэсэн үг биш. Энэ уураа хувиргаатай арай илүү эрэг юм болохоор шаардлага тавиад ёс зүйн ихэд ингээ явах нь зөв гэж бид нар бол үзэж байгаа. Манай Монгол шиг юм хүлээцтэй ардчлал бас цөөхөн гэж бодож штэ. Гэтэл яаж энэ өөдөөс нь дандаа зайлмих, дандаа манипуляц, дандаа нэг юм дөрмийн доторх найруулга тийм. Нэг 100-аад хүн доторх юм наан цаана ард уртаа орсон яриагаар шийдэх гэж оролдож байгаа. Энд гарч байхгүй шүү дээ. Би улсын хурлын гишүүдээ нэг зүйлийг уриалмаар байна. Үнэхээр юм. Улсын хурлын гишүүн гэдэг чинь тангараг өргөсөн шүү дээ. Олон нийтийн эрх ашигын төлөө гэж жагаад өргөсөн байхгүй. Тэн дотор ерөнхий сайдын төлөө гэж тангараг өргөөгүй. Тэр тангараа санах хэрэгтэй. Ингээ үр дүнд хүрчих юм бол энэ Монголын засаглалт нэг юм нар хийж байгаа юм шиг тийм л үйл явдал болно доо. Хамгийн үнэтэй мега төсөл бол бидний хэрэгчлөө. Мянган мега төслөөс илүү үнэтэй.